манай том охин имээр үгээ явцсан байгаа. Бага охинтойгоо цуг буурал өвөөгийнх рүү явах гэж байна. Бүхний амралтын өдөр болохоор. Би өглөөний мэнд гэрээ. За. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Шүлс мөрс ярьчих цаасаа бэлтэж. Юухгүй да. Аяа. Багтаад байл та. Нэр яриад байгаа юм уу? Таал өөрөө тийс тавьчихсан шүү дээ. Энэ охиных үе шүү дээ. Энд чинь удацсан юм шүү. Хутлаа хүн пранктэй байгаач. Өчигдөр үдчихээ кермонда хийчихээ сая кермоноос гаргаж ирсэн чи юм болчих. Гүн чи бүхэл бүтэн хүн ирж байгаа чинь баярлахгүй байгаа юм уу? Ерөөсөө тоглоогүй шүү дээ. Яах их талаар гэдэг өөрөө чичрээ сандраад байгаа чинь. яах их талаар гэдэг юм байхгүй шүү дээ бэбэ. Зөрөөд л ирлээ шүү дээ. Тэгээд нь сайн баярлахгүй байгаа юм шиг нэг сайн харуулж байна. За ингээ 3 жил дараалал 3 хүүхэдтэй болох ч байна. Тэгвэл одоо яах вэ? Үгүй би тоглоогүй шүү дээ. Та над руу хараад нэг сонир зэрэг. Үгүй. Гэхдээ одоо нэр ингэсэн яах вэ? Тэгэл дараа жил тавуулаад аялах нь байна. За өнөөдрөөр амьдрцгаая. Гэр орноо цэвэрлэе. Амьдрал үргэлжлэхээр л үргэлжлэнэ. Сайхан байна. Сайхан л амьдарж байна. Би өрөөсөө итгэхгүй биш вэ. Би та эндээс надаас нэг тийм баяр баясгалан хүсэж байгаа юм. Баяр баясгалан биш юм уу? Гэхдээ мөн л дөө. Хүмүүс хүсэж зүйлтэй болж чадахгүй байна. Тэн сонсчихвол одоо хоёр дахь охинлоо явлаа. Наач миний том охины юу байсан бохоггүй юу? Тест. Сайн бидгтээ яг ингэ нэр үнэхээр төсөөлцөө явжсэн. За 3 дахь хүүхэд нь хүү болов. Тэгээ ингэ төсөөлцсөн гэсэн. Тэнд гэж бодоод бүр ингэ. Би юу гэж юм мар тоглож идэ. Өнөөдрөөс ортохгүй шүү. Сайн гараарэ. Би өөрийгөө пранкдсан шүү. Тийм ээ, пранк байлаа. Үгүй гэхдээ би яг гоё хэсгийг бичгсэн чинь энэ камер ингээд тэнэгтэй тах юм. Ямар сони юм бэ? Амар пранк. Том машинтай харилцлаа. Би итгэхгүй шин. Үгүй машин зүгээр үү? Том охин имээ дээрээ тэгээ ээж охин хоёр болохоор бас ийшээ өвөөгийнх руугаа явах гэж байна. Би бэлтгэлдээ явна. Тэгээд бас гэрээ цэвэрлэнэ. Маш том хариуцлагатай тэ өдөр над дээр ирлээ. Тэгээд түрүүн бас өглөө яг босоод ингээд нойр сэргээг байж хахад ингээд тийртэл намайг пранктлаа.
Би юу гэж ийм юмар пранкт чийдгийн гэж ирээл. Их байлэр. Тэгсэн би яг үнэндээ ингээд тэгээ жинкнээсээ гэж бодоод ингээд яана одоо 3 дараалал төрөхөөр ингээ ихнэрийн би хаана яадаг бол ийдэг бол өчигдөрхөн нөгөө нэг сав нэмгэрнэ гэж байдсан болов олон дараалж төрөхөөр сав нэмгэрнэ гэж байдсан болов гэхэлтэй янз янз юм надаас суугаалс бүхс тэгээ ямарчсан ингээд нэг пранкт болчлаа. За одоо гэрээ гоё ялбитлэн цэвэрлэнэ. Па юу ирсэн гэгээч. Уурга авлаа. Одоо нөө бэлтгэлдээ ирчимдээ орсон байгаа болохоор уурга манд дууссан. Тэгээд уурга захиалаад авчлаа. Одоо үргэлжлэн гэрээ зэвэрлэнэ. Одоо надаа тоосоос оруулаад тэгээ галтгоо цэвэрлээл ер нь өнөөдрийн гэр цэвэрлэл дууслаа. Өнөөдөр сайхан зэслээ амжилж байна. Яа, гэрээ цэвэрлээ дуусчлаа. Одоо гарахтаа бэлнэ. Nice. 10 жил мэлд байхтаа гэрээс гарахаас өмнө хамгийн эхлээ заавал гэрээ цэвэрлчихэд гардаг байсан. Хичээлдээ гарахынхаа өмнө гэрээ цэвэрлээд гарна. Тэгэл гэрээ цэвэрлж байхдаа чихвч зүгэл дуу сонсоол. Тэгэл гэрээ цэвэрлдэг байсан. Ер нь 10 жилд байхын л тийм байсан. Тэгэл яг хичээлдээ орохоос өмнө нэг 10-аас 15 минут өмнө гэрээс гараад явдаг. Тэгэл аав ээж хоёр маань анхнаас намайг хийгээд сургасан. Өглөө босоо заавалч ороо хурааж ажил бүтдэггүй юм гэл. Тэгэл одоо тэр тэгэл ер нь амьдралын хөвшил болсон. Ганцаараа амьдардаг байхад ч тэр ер нь манай гэр амар гоё цэвэрхэн байдаг гэсэн. Амар гоё цэгцтэй. Тэгэл хойд орж ирлээ гэхэд тэгэл хөөхст ганцаараа амьдардаг гэхээр ямар гоё юм. Тэгээ ер нь багадаа сурсан ер нь дадал хөвшил том болоод ч гэсэн ер нь суучт юм байна. Тийм болохоор охтуудаа ч гэсэн одоо багаас нь ахуулаад одоо ямар нэгэн дадал зуршилд суулгана. Одоо зүгээр өөрийн гэсэн нэг хувийн эмх цэгцтэй байдаг ч юм уу. Тиймэрхүү байдал ер нь айгуу сургана гэж бодож байгаа. Тэрнээс заавалчгүй те гэр цэвэрлдэг бай. Заавалчгүй одоо яа гэдэг тийм амар юм баригдмал юмд бол байхгүй гэж боддгоо охтуудаа. Тэгээ айл болох яг гоё өөрийнхөөрөө болол тэгээд аав шиг өнтэй суугаасаа л гэж бодно доо. Ягаад тэгэхээр ээж нь хайрлаж байгаа байдал ямар байгаа вэ? Яг тэрнтэй л адилхан. Нүтэн дээр нь нийлээ. За бэлтгэлдээ гараа. Хоритлаа.
Зя гэрээсээ гараа явчихна. Дарт сайхан бэлтгэлээ. Өнөөдөр King Tower-ын Kings гэдэг жим рүү очино. Тэгээд сэтэл бэлтгэлээ хийчихэд араас нь гоё сэлнэ гэсэн бодолтой. Бассейн руу орж сэлнэ. Тэгээд тэнд Kings дээр манай найз байдаг. Ананд гэдэг. Фитнесийн багш дасгалжуулагч хийдэг. Тэгээд очиж байгаа та бүхэндээ танилцуулна. Миний влогд ормоорг өгнө. Манай ихч ихчийг замаар наваад явж байгаа. Өнөөдөр би ухмээр ийн гэсэн. Намайг ухтал минь бэлтгэл хийлгээд байсан. Би чамаа яриач ирэхгүй байх гэж бодсон шүү дээ. Тэгээ манай ихч бидэд одоо хамтдаа аялалд гарах гэж байгаа. Тэгээ манай ихч маш эрчимтэйгээр турж байгаа. Одоо мэлэр идэл асуу. Маргааш шараг 3. 3 хон уу? Одоо 4-5 хоногийн хугацаанд уу? 4-5 биш 7-8. 7 хоногийн хугацаанд 3 кг. Чиний хоол чинь нэг л болохгүй юм да. За би Яг тэгж идэхгүй. За би чамд хоолыг чинь нэг харъя да. Яг барьж байгаа зү. Яг барихгүй. Тэгээд тэнхтээд гарч ямар хэрэг байдیں۔ Тэгвэл тэгээ бүдүүн чигээрээ тэгэл. Юу яаж яах вэ? Кова. King Fitness-ийн багш дасгалжуулагч маань найз Анд байна. За өнөөдрийн миний влог тавтаа мэрл. Сайн байна. Өнөөдөр намайг саална гэсэн цээжээр. Ямарч би алуулах гэж ирсэн. Мөн битээ. За ер нь бол бэлтгэл дууслаа. Манай үеэл би ухмаар ийн гэсэн үнэхээр тэр үхлээ. Үхээ одоо болид хөө. Боллоо би тэр. Одоо тэгээ шатруугаа гарах гэж шатан дээр нэг цаг кардио хийчихэд. За бэлтгэл дуслаа. Янз байна. Одоо жоохон саунд сууж байгаад сэлмээр сэлчээд тэгээ том өхнө очиж байгаа да. За бэлтгэлээ таслаа. Одоо охин очиж яваад гэртээ харъя да. За охин авчлаа. Одоо гэртээ харцгаая. За гэртээ ороод ирлээ. Гэртээ ороод ирсэн чинь энд нэг юм үзүүлэнтэй бүсгүй. Өглөө намайг пранкцсан. Зүг байна. Гэр бүлээрээ цугулсан бай. Би гэрээ гой цэвэрлээ гарсан байна уу? Бичлэгийг дам. Амар хөрх юм. За та бүхэн минь тэгээд сайхан амарцгаагаарай. Өнөөдрийн влогтой хамт байсанд баярлалаа.